Сайн байцгаана өрхөн хүндэт үзэгчтэй ярилцах цаг нэвтрүүлэг үзэгч та бүхэнд эхлэх хүрэхэд бэлэн болоод байна. Өнөөдөр ярилцах цаг нэвтрүүлгийн зочноор Shark сургалтын төвийн захирал Даваах багш маань оролцох болно. Сайн байна уу та өнөөдрийн мэндийг хүргэе. За баярлалаа телевиз үзэгчтэй бас өнөөдрийн мэндийг хүргэе. За Shark сургалтын төв маань ер нь бол 100 болгон тийм оюутан сурагчтай маш их хөнгөлөлттэй, урамшуулалтай хичээлийн одоо ийм програмуудыг зарладаг байгаа шүү дээ. Энэ удаа бас ямар сургалтын програм эхэлж байна вэ? За баярлалаа. Тэгээд 2014 онд одоо бид нар хичээлээ эхэлж байна. Тэгээд бид нар одоо сая баг өнгөрсөн хугацаанд бол 3 сар гаруй хугацаанд завсарлаад баг 4 сар нэг улирал завсарлаад одоо ингээд 14 оны хичээлүүдэд зааж эхэлж байна. За тэгээд өнгөрсөн хугацаанд бид нарыг хүлээж байсан тийм манай бас англи хэлний одоо эрчимжүүлсэн ярианы хичээлд маань суухыг хүсэж исэн хүмүүсийг байвал одоо манай хичээлд Улаанбаатар хотноо дахин явагдаж эхэлж байгааг бас хэлэхэд таатай байна. Тэгээд энэ Бям гараг буюу энэ сарын 26-нд бид нар 12 цагаас одоо хичээлээ эхлэх гэж байна. Тэгээд энэ өдөр бас хичээлийн бүртгэлүүдийг авна. Тэгээд хамгийн богинохон хугацаанд хамгийн сонирхолтой одоо аргачлалаар одоо ярианы англи хэлээ дээшлүүлэхийг хүсэж байгаа тийм хүмүүсийг байвал бас манай хичээлд мөн ирж суугаарай гэж урьж байна. Тийм. Үзэгчд маань яг одоо Даваах багш маань харал за яг Shark сургалтын төв бол айгуугаа олон урамшууллуудыг зарладаг тийм ээ гэдгийг бол маш сайн мэдж байгаа. Хүлээж байгаа ямар урамшуул зарлах бол гээд энэ тухай. За тэгээ энэ жилийн сургалтаа бол бид нэр одоо 8 дахь жилдээ явуулж байгаа. Тэгээд 8 гэдэг бол бас тийм бага тоо биш. Тэгээд нэлээд их туршлагыг хуримтлууллаа. Олон ч одоо хичээл заалаа. Тэгээд 8 жилийн хугацаанд бидний хичээл заасан хүмүүс маань тоон одоо 100000 хүрсэн байна. Тэгээд 100000 гаруй одоо хүмүүст хүүхдүүдэд англи хэлний хичээл заасан байна. Хичээл заасан олон одоо шавнараас мань гадаадд их суралцж байна. Англид байна, Америкт байна. За сүүлийн үед Энтгэг гэдэг улс руу бас маш их явж суралцж байна. Тэгээд хамгийн сонирхолтой аргачлалаар гоё бодиттойгоор ярианы англи хэлээ хөгжүүлэхийг хүсэж байгаа. Англи хэлийг сайн сурахыг хүсэж байгаа хүмүүс бол хүрэлцээрэй гэж урьж байна. За 14 онд бид нар бол хөтөлбөрөө нэлээд жоохон шинжилсэн, сайжруулсан тийм зүйлүүдийг хийсэн байгаа. За уусаа тийм зүйлс хийхгүй бол болохгүй. Тэгээд энэ одоо хагасаа өдөр 12 цагаас ирээд одоо бүртгүүлээд хичээлдээ суух хүмүүстэй бид нар 5 ширхэг одоо номыг бас одоо гарын авлага за бас бэлэг гэж хэлж болох юм да. Номноосоо бид нэр хичээл заахгүй болохоор тий хичээлээ хөтөлбөр маань тусдаа тэгэхээр номыг бас гэртээ бас унших боломжтой байгаа. Тэгээд энэ номнуудыг бас бэлэг болгох юм. Энэ бас нэг одоо сюрприз нь байх юм. Тэгээд энэ номнуудаас товчхон хоёлоо танилцуулъя. За эхний ном нь болохоор миний англи хэл гэдэг ном байгаа. За тэгээд шинжлэгдээд одоо нэмэлт эдишн засвар хийгдээд ингээ гарсан байгаа. Тэгээд энэ ном маань маш одоо сонирхолтой ярианы элементүүдийг багтаасан ном байгаа. Тэгээд энэ номыг бас хүүхдүүдэд бэлгэн төхин. Тэгээд Америк хар ярианы ном гэдгээр нь хүмүүс аюул сайн мэддэг. Тэгээд бараг 6 7 дахь удаага одоо засвар хийгдээд гарч байна. Тэгээд Монгол оронд бол энэ ном ер нь хэл сонирхдаг хүмүүст бол аюул олон тархсан. Нийт нь 100000 орчим копи бид нар одоо борлуулсан байгаа. Энэ ном шинжлэгдээд гарсан байгаа. Энийг бас хүүхдүүдэд бэлэг болгон өгнө. Тэгээд Америк англи хэлийг өвөрмөц хэлц буюу нийлэмж Америк карьераар нь яаж сонирхолтой сурж болох вэ гэдэг. Тэгээд товчхон задлаад ярих юм бол англи хэл дээрх онгоо, за англи монгол хоёр хэл дээрх апоризм, онч мэргэ үгс, за өвөрмөц хэлц, нийлэмж хамгийн өргөн хэрэглээтэй 500 Америк карьер гэж гэдэг юм ингээд сонирхолтой байдлаар ийм гоё ном хийсэн. Энэ номыг бид ерөөхдөө иймэрхүү номнууд бол бас хоор байдаг те. Ер нь бол энэ Shark сургалтын төвөөс л баг анхлан гаргаж эхэлж ирсэн. 2007 онд бид нар анх энэ Америк карьер гэдэг жижиг номнууд гаргаж ирсэн. Тэгээд гадуур бол яг ийм төрлийн ном бол ховор байгаа. Ихэнх нь бол дөрмийн ном байдаг да. Тэгээд энэ номыг бас хүүхдүүдэд бэлэг болгон өгөхдөө энэ номыг бас та бүхэн номын дэлгүүрүүдээс судалдаж авах боломжтой байгаа. За хоёр дахь ном нь болохоор бидний одоо анхны орчуулж гаргасан ном. Тэгээд Сарны хүн Майкл Джексон гэдэг түүний амьдралыг одоо монгол хэлнээр орчуулж одоо гаргасан байгаа. Тэгээ Майкл Джексны багнаас, за өсвөрнаас, за тэгээд яагаад тэр хүн арьсаа солих болсон, за тэгээ түүний амжилт, уналт бүх зүйлүүдийг одоо өөрийнхөө ярьснаар одоо энэ номон дээр орчуулсан байгаа. Тэгээ энэ ном бас одоо хүмүүсийн сонирхлыг маш их татаж байгаа. Түүний амьдралыг уншаад бас түүний амьдралаас суралцах боломжтой. Хүн болгоны амьдрал адилхан л одоо зовлон, жаргал бүх зүйлтэй байдаг. Тэгээд хэрхэн одоо Майкл Джексоныг даван туулж исэн, за түүний алдар нэр гээд олон зүйлүүдийг багтаасан юм гоё ном байгаа. Тэгээ энэ номыг бол дэлгүүрт бол байхгүй. Тэгээд зөвхөн одоо хичээлдээ сууж байгаа хүмүүстэй л бид нар одоо бэлэг болгон өгч байгаа. За тэгээд дараагийн ном маань болохоор одоо bedtime reading буюу одоо гадаадад бол унтлагын ном гэдэг нэрээр алдартай юм цувралууд байдаг. Тэгээд дэлхийн сонгодог одоо зохиолуудыг хэлбэрчилсэн англи хэл дээр бичсэн номнуудыг бид нар одоо хүүхдүүдэд уншиж өгч байгаа. За одоо хоёулыг үзэж байгаа бол Jack London-ы Цагаан соёот гэдэг ном байна. За Robinson Crusoe гэдэг байгаа. За тэгээд Alice гайхамшигын Alice in the Wonderland, за тэгээд Hercules гэдэг ингээд одоо Three Musketeers шадар гурван цэрэгч гэдэг юм ингээд олон номнуудаас сонгоод бас нэг номыг бас бэлгэнд авах боломжтой. Тэгээд энэ номыг бас одоо бид нар уншиж өгч байгаа. Тэгээ яг хуу англи хэл сурж байгаа хүмүүс англи хэл дээр дэлхийн сонгодгийг уншина гэхээр санаанд нь буухгүй ч магадгүй. А энэ болохоор хялбаршуулсан тийм одоо үгийн сонголтоор
ер нь дунд шатны мэдлэгтэй хүн бол уншаад ойлгохоор ингэж гаргасан байдаг. Энэ номнууд бас бэлэг болгоо өгнө. За дараагийн ном нь болохоор англи хэлний 5000 үг гэдэг ном байгаа. Энэ номыг бас бид нэр өнгөрсөн 100 гаргаж ирсэн. Тэгээ энэ номыг энэ 5000 үг одоо толбчиг гэх юм уу те энэ үгийг мэддэг уснаар англиар чөлөөт ярих боломжтой. Эдгээр номнуудыг одоо хичээлдээ сууж байгаа хүмүүстээ бид нар одоо бэлэг болгон өгж байгаа маа. Тэгээ хамгийн одоо олон номтой. За тэгээ хамгийн богинохон хугацаанд одоо хамгийн сонирхолтой аргачлалаар хэл сурыг гэвэл та бүхнийг бас ирж бүртгүүлээрэ гэж зөвшөөрч байна тийм. Тэгэхээр 5 номыг одоо бэлгэнд авчлаа. Эргээд сургалтын төлбөр маань бас хэд байх вэ тийм ээ. Ер нь одоо энэ тал дээр бас үзэгчд бол их сонирхож байгаа. За тийм. Тэгээд ер нь бол бид нар Монголдо одоо хамгийн хямдхан одоо сургалт одоо төлбөртөө одоо манайх тооцогдож явдаг. Тэгээд 150 мянган төгрөгийн төлбөртэй байгаа. Тэгээд бараг энэ 5 ном ч 150 мянга болж байна. Энэ 5 номд орж байгаа тийм. Тэгээ хичээлээ бол бид нар одоо Улаанбаатар хотод нэлээд завсарлаа. Одооноос орж эхэлж байна. Тэгээд та бүхнийг бас хамгийн богинохон хугацаантай хамгийн үр дүнтэй хичээлд суухыг хүсвэл англиар одоо хамгийн чөлөөтэй бас хамгийн цэвэрхэн дуудлагаар яг Америк одоо аялгаар ярьж сурахыг хүсэх юм бол миний хичээлээр суугаарай гэж урьж байна. Тэгээд энэ одоо Бямбарагт буюу 26-нд 12 цагаас бид нэр бүртгэлээ авнаа. За бүртгэлээ авах газар маань болохоор 11-р хороололд 2-р дунд сургууль гэдээ байдаг. Энэ сургууль дээр бид нар 109 тоотой ангид нь хүүхдүүдэд бүртгэх юм байна. Тэгээ хүмүүсийн тоо бас хязгаартай байгаа. За хоёр дахь сюрприз нь юу вэ гэхээр одоо хамгийн түрүүнд ирээд эхлээд бүртгүүлсэн 10 хүндээ бид нар 2-р төвшин буюу одоо дунд дараачийн нэг төвшөнд нь одоо үн төлбөргөө суралцахаас эрхийг бас өгч байгаа. Тийм. Тэгээд суралцахаар ирж байгаа хүмүүсээс хамгийн ихний 10 хүн. Тийм 10 одоо бүртгүүлсэн 10 хүндээ бас дараачийн төвшөнд суралцах эрхийг өгч байгаа. За тийм энэ зам бол бид нэр одоо олон ажлууд одоо төлөвлөж байна. Тэгээд тун удахгүй бас эх сараас ахуулаад S channel одоо соёл урлагийн сувгаар бас бидний ээлжид одоо шинэ англи хэлний хичээл маань бас одоо гарна. За тэгээд бид нар болохоор англи хэлийг 14 хоногт гэдэг нэртэй тийм хөтөлбөр гэх юм уу тийм зүйл одоо хэрэгжүүлж байна. Тэгээд эх 7 оноос эхлээд бид нар бичлэгэндээ ороод энэ одоо зуныхаа амралтаар бас англиас сурахыг хүсэж байгаа хүмүүст бас энэ хичээлээ бас зориулж хүргэх юм байна. Тэгээд товчхондоо бол хамгийн богинохон хугацаанд хамгийн үр дүнтэй одоо аргачлалаар хэл сурья, англиар ярьж сурья гэж хүсэж байгаа бол миний хичээд ирж суугаарай гэж хэлсэн. Тэгэхээр их сургуульд 4 жил англи хэл үзсэн мөртлөө одоо эргээд бас сайн ярьж чаддгүй хүмүүс байдаг. За магадгүй жилийн турш хэлний курс сурсан мөртлөө бас сайн ярьж чаддгүй, ойлгодоггүй хүмүүс байдаг. Таны яг энэ сургалтын өвөрмөц онцлог тийм ээ эргээд одоо ингээл номын нээлт сургалт зарлагдлаа гэхэд тэнд бол өстой амар их очролцсон хүмүүс ингээл бүр багсралцсан бүр хичээлж орж явах төртөл ингээд анги танхим дүүрсэн байдаг л та. Тэгэхээр энэ бас далд ойц гэх юм уу энэ сургалтын бас нарийн програмын цаад учрыг бас үзэж байна. Тэгээ яг хаа нэгдүгээрт би болохоор өөрөө залуу байна. Тэгээ яг хаа залуу болохоор илүү бас залуу хүмүүстэйгээ ойрхон байдаг гэж магадгүй. За хоёрт нь болохоор 8 жил гэдэг бол их хугацаа. Тэгээ би түрүү хэлсэн 100000 хүнд одоо англи хэлний хичээл заалаа. Тэгээд зарим нь бол айгүй сайн сурсан байгаа, зарим нь юу сураагүй ч юм уу. Ингээ янз бүр байгаа л да. Гэхдээ 100000 гэдэг бол айгүй их тоо байхгүй юу. Тэгээд би Америк нэг хоёр найзтайгаа таньдаг хоёр хүнтэйгээ ярьж ирсэн. Тэгээд би ингээд 100000 хүнд англи хэл заасан гэдэг. Одоо энэ номон дээр жишээлбэл одоо энэхүү номыг одоо англи хэл заасан 100000 оюутандаа зориулав гэдэг ингээд бичсэн. Тэгээд ярьсан чинь тэр хоёрын бол нүд нь орой дээрээ гарч ирсэн л та. Тэгээд Америкт хүртэл одоо нэг багш ганцаараа ингээд 100000 хүнд ингэж хичээлээ ч юм уу хүргэжсэн тийм тохиолдол айгүй ховор байдаг. 300 сая хүнтэй тийм том улсад хүртэл айгүй ховор байдаг юм байна л да. Тэгээд энэ бол нэг талаараа нэг зүйлдээ одоо үнэнч нэг зүйлээ бариад тэрнийхээ хойноос олон жил зүтгэсний юм бас одоо шагнал юм болоо гэж би бодож байгаа. За хоёрт нь болохоор хичээлээ болохоор би үр дүнтэй байх гэж хичээдэг. Тэгээ хичээл дээр мань хүмүүс ер нь бол юм бичихгүй. Манад бол айгүй их юм бичдэг. Тэгээ бид нар чинь нөгөө уламжилт 10 жилдээ их сургуультай сурсан аргачлал нь хүртэл юмыг заавал бичих ёстой гэж боддог. Тэгэхээр айгүй бага бичнэ. За айгүй их сонсно, айгүй их ярих гэж оролдоно. За тэгээ хамгийн бодтойгоор хамгийн одоо хөгжилтөө аргачлалаар за тэгээ үр дүнтэй байдлаар хичээлээ заах гэж оролддог. Тэгээд ер нь бол яг гадаадад хэрвээ ингээд боломж олдоод юм уу, ногоон карт хожоод ч юм уу эсвэл аав ээж нь боломжтой тэгээд одоо төлбөрийн төлөөд хэлний сургуульд одоо явъя гэвэл ямар орчин хүлээж авах вэ? Оог танихгүй хүмүүсийн дунд тэнд дотор монголоор ярьдаг нэг ч хүн байхгүй. За тэгээд тэдний дунд ороод ингээд суухад анхны өдрөөдөө сэтгэл зүй ямар байх вэ гэд яг тийм орчноос ингээд хандаж хүүхдүүдтэйгээ хүмүүстэйгээ ярьдаг болохоор магадгүй сонирхолтой байдаг байх. Тэгээд 100000 гэдэг бол их тоо. Тэгээд та нэг ямар ч байсан миний хичээлд ирж суугаад үзээрэй харамсахгүй. Эхний өдрөө суугаад одоо хүнд нэг юм итгэл төрдөг штэ тий. Одоо би нэг энийг хийж чадах юм байна гэсэн тийм сонирхлыг бадрааж чаддаг. Тэргээрээ магадгүй олон хүнийг одоо уйлддаг. Эхний өдрөө суугаад маргааш найзаагаа дагуулад ирдэг.
дүүгээ дагуулад ирдэг тийм зүйл бол олон байдаг хоёулаа хамтдаа. Тэгээд нөгөө одоо юу гэдгийг анхаал нөгөө англи хэл сурж байхдаа ингээд зүрхээ өвхүүлсэн хүмүүс гэж яриад шүү дээ. Магадгүй тэр хүмүүст бол бас их эн чинь ийм учиртай байсан юм байна. Ингээл болчих байсан юм биш үү гэдэг юмнууд бас их төрдөг байх гэж бодож байна. Тийм. Тэгээд яг хаа сэтгэхүй гэдэг зүйлэн дээр л байгаа юм л да. Тэгээд яг хаа Монголд болохоор хүмүүс дөрвөн зүйл ярьдаг. Тэгээд би яг олон жил ингээд хэл заагаад нэг зүйлийг нэмж ойлгосон. Тэр нь юу гэхээр гадаад англи хэл дээр унших хэрэгтэй, за англи хэл дээр бичих хэрэгтэй, англи хэл дээр сонсох хэрэгтэй, англи хэлээр ярих хэрэгтэй гэдэг ингээд дөрвөн юмыг бол хүн болгон ярьдаг. Багдгүй сургууль болгон заадаг баг. За нэг зүйлийг орхитуулаад байдаг. Тэр нь юу гэхээр англи хэлээр сэтгэх хэрэгтэй, англи хэлээр бодох хэрэгтэй. Тухайн хэлээр ярих гэвэл тухайн хэлээр ингээд бодох ёстой юм байна л да. Тэгээд энэ бол хамгийн одоо хэцүү чадвар. Тэгээд энэ нь одоо цаагаараа сэтгэхүй гэдэг зүйлийг л яриад байгаа. Тэгээ хүүхдүүдээ би Америк сэтгэхүй одоо жишээлбэл Холливуудын кино үзээд ингээд сууж байхад тэн дээр гарч байгаа харилцан яриа нь Монгол хэл дээр гарч байгаа харилцан ярианаас тис өөр өнгө аястай байдаг л да. Тэгээд тэр ялгаануудыг ойлгох ч юм уу. Жишээлбэл одоо хичээл дээр бид нэр 15 ширхэг дуу үздэг. 15 дуунд 7 дуу нь хуучин, 8 дуу нь одоо шинэ уран бүтээлчд Justin Bieber-с ахуулаад Bruno Mars гэдэг юм уу. 7 нь болохоор хуучин Beatles, ABBA, Modern Talking, Elton John гэдэг юм ингээ хуучин дуунуудыг ингээд үзнэ. Тэгээ дуугаа бид нэр ингээд монгол хэлээр орчуулад дуулна. Тэгээд ирэхээр хүмүүс ингээд гайхаж эхэлдэг л дээ. Ямар сони юм бэ гэд. Жишээлбэл Монголд ээжийн тухай дуу аягүйх байдаг. Тэгээд ээжээ би танд дууны ингээд утгыг харах юм бол ээжээ би танд хайртай, тэрлэг нь хүндэдсэн ээж минь дээ, ээжийн бораяг гэд ингээд дандаа тиймэрхүү тийм хайрлсан тийм утгатай байдаг. Америкт ээжийн тухай дуу байдаг. Тэгээ утгыг ингээд аваад үзэх юм бол ээжээ би амьд байна, ээжээ би өчигдөр хүн алчлаа, ээжээ би тань найз залуугаас илүү хайртай ч гэдэг юм ингээд тийм илүү тийм сонин сэтгүүтэй байдаг байхгүй юу. Тэгэхээр би хүмүүст юу заадаг гэхээр унших, бичих, ярих, сонсохоос гадна англи хэл дээр бодох хэрэгтэй, тухайн хэлээр сэтгэх хэрэгтэй. Тэгж чадах юм бол илүү өөр юмсыг санагдана. Тэгээд санаанд багтана гэж ярьдаг тийм болно л доо. За баярлалаа. Тэгэхээр хүүхдийнхээ боловсролд анхаардаг эцэг эхчүүдтэй за магадгүй өөрийгөө өөрчилж тийм ээ одоо энэ их хурцтай хөгжиж байгаа нийгэмтэй хөл нийлүүлэхийг хүсэж байгаа оюутан залуусыгаа бас яг энэ шарк сургалтын төвийн сургалтад одоо хамрагдаарай гэж хэлэх байна. Ингээд яг сургалт хаана хідэн цагаас бүртгэх талаараас мэдээлэл өгнө. За баярлалаа. Баярлалаа. Тийм их гоё ярьслага боллоо. Тэгээд 11-р хороололд 2-р дунд сургууль гэдэг. Тэр сургууль дээр энэ бямб гарагт буюу 26-нд 12 цагаас бүртгэнэ. Тэгээ суралц хүн маань өөрөө ирээрээ. Тэгээ ээж аавыгаа бити явуулаарай. Өөрөө л сурах гэж байгаа юм чинь өөрөө ирэх хэрэгтэй. Заримдаа эмээн ирчээд хүүхдээ бүртгүүлэх гэх ингээд суугаад байдаг. Тийм зүйл ажиглагддаг. Тэгээд миний хичээл та бүхнийг бас заавал ирд суугаарай. Тэгээ тун удахгүй бас S channel-аар та бүхэнд хүрэх англи хэлний хичээл хэвдүүлээ иргэн уулзсан. Хүн болгонд хийж чадахгүй зүйл гэж байдаггүй. Тэгэхээр өмнө нь магадгүй оролдож үзээд хаширсан байгаа тийм ээ. За би энэ зүйлийг хизээж хийж чадахгүй мэнэ гэж бодсон. Бас тэр үзэгчдэд анхааруулж хэлэхэд та бүхэн одоо цоошин сургалтын програмтай Shark сургалтын төвүүд суралцаад англи хэлийг суралцах боломжийг бас та бүхэнд олгож байна. Ярилцах цаг навтруулагын төрөд өндөрлөж байна. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Төрөө эртээ үзэгчтэй.